За манай утааны эсрэг одоо хяналтын сонсол зохион байгуулах ажлын хэсэг маань ажиллаад бас тодорхой дүгнэлтүүдийг гаргасан байна. За үүн дотроос ганц хоёр юм бас сонирхож тодруулж асууя гэж ингэж бодож байна. За Монгол Улсын ерөнхий сайдаар хөрөлсөх сайд ажиллаж явах үед нэг хэсэг утаа бас гайгүй болсон тийм юу байгаа. Кейс байгаа. За тэр үед бол түүхийн нүрсийг бүрэн хориглоод за шахмал түлшийг нэлээд сайн одоо эрчимтэй үйлдвэрлээд ингээд явуулж исэн. За шахмал түлшийг орон нутгаар өмнө говь дунд говийн замаар одоо нүүрсний тэр мийдлэнгийг зөөсөөр байгаад замыг одоо бүрэн эвдээд ингээд одоо өнөөдөр нөгөө замаа засах гээд нэг 150 хэдэн тэрбум төгрөгийн өртөгтэй болчиход байгаа. За тийм одоо үр дагавар бий болгоо тийм хохирол одоо энэ автозам дээр үзүүлчихэд өнөөдөр нөгөө утаан эргээд нэмэгдсэн. Энийг ер нь юутэй тайлбарлаж ойлгож үзвэ. Нөгөө түүхийн нүрсээ буцаагаад бид нар оруулаад хэрэглээд үзчихв. Тэр шахмал түлшнийхэн найрлага юм нь одоо буруу болоод буцаагаад утаатай болчихоо гэдэг дээр одоо манай ажлын хэсэг маань ямар дүгнэлт хийвэ гэж одоо нэгдүгээрт асуумаар байгаа. За хоёрдугаарт энэ за хэрвээ одоо энэ технологийн горим морим юм нь алдсан бол хэрвээ нөгөө нүүрс үйлдвэр шахмал түлшээ үйлдвэрлэх хүчин чадал нь алдсан бол энэ одоо энэ боловсон хүчин хүний нөөцтэй байна уу? Хаана одоо энэ хариуцлага юмнууд нь алдагдваа гэдэг дээр ямар л дүгнэлт хийвэ гэдэг бас нэг зүйл. За гуравдугаарт одоо бид нар энэ хатуу түлшийг халаад өөр одоо энэ халаалтын системүүдийг нэвтрүүлээ гэдэг ингээд одоо үзэж байгаа. За магадгүй одоо хийн шугам тавих ч юм уу. Өөр одоо юу гэдэг. Энэ нь одоо нэвтрэхэд ямар цаг хугацаа орохоор байна гэдэг дээр одоо та бүхэн маань ямар дүгнэлт хийвэ гэдэг. Ийм одоо 3 асуултыг асууя. За та үнэ хэлж байна. Яг одоо 2019-с 20 он, 20-с 21 оны өвөл тэгээд ковид цар тахал гарсан иргэд гэр орондоо гадагшаа гарч чадахгүй. За дээрэс нь одоо түвшний хэрэглээ өвлийн одоо цагт бас нэлээд их байсан. За энэ үед бол үнэхээр агаар цэвэрхэн байсан. Үнэхээр тунгалаг болсон. Хөвшиг татсан мэд болж дэвшил гарсан. Энийн одоо гол дэвшил юу байсан гэхэлэр түүхийн нүрсээ нэгт болсон. Хоёрт Улаанбаатар хот руу орж ирдэг түүхийн нүрсний тээвэрлэлтийг хязгаарласан. Асар том хяналт тавьж чадсан. Цөөхөн хитгэн зориултын одоо том уурхаанууд л одоо юу уурхаг нэг уурын зовход түүхийн нүрс хэрэглэх боломж цөөхөн хязгаартаагаар өгөөд босод бүх аж ахуй нэгж айл өрхүүд шахмал түлшээ хэрэглэж эхэлсэн. За шахмал түлшний стандарт өөрчлөгдсөн тухай түрүүн хэлсэн. Тэгэхээр үйлдвэрлэл сайн явж байснаа нөгөө барьцилдуулагчтай тааруулаа стандартаа бууруулсан том алдаа болсон. Түүхийн нүрсний хяналтыг Улаанбаатар хот руу оруулж ирэхгүй байх тэр хяналт байхгүй болсон. Дээрэс нь иргэд гэртээ гал төлж гэрээ дулаацуулахдаа зөвхөн одоо сайжирсан түлш биш нөгөө дугууны хаймар нөгөө болохгүй зүйлүүдийг төлдөг байсныг хяндаг байсан тэр тогтолцоо байхгүй болчихсон. Тэгээ одоо ингээд бүр одоо та бүхэн ажиглавал зарим айлын яндангаас бүр хав айхтар үнэртэй утаа энэ төр гарч шít. Тэр үед бол 50000 гаруй төрийн албан хаагчдыг бүр өвлийн цагаар бохир утаа гарсан яндан болгонтой айл руу очиж хяналт тавьж төлшийн сольж исэн. Энэ бол их том соён гээгэрүүлэх үйл ажиллагаа явуулж исэн. Энэ бүхэн энэ сайн дуршлага байхгүй болсон. Нөгөө сайжирсан төлш маань сайжирсан биш муужуулсан болоод доторх барьцилдуулагчийн стандартанд буулгаад тэгэд хийгээд ихсэн өөрөө энэ чанарыг сулруулсан. Үйлдвэрийн процессд алдаа гарсан. Бид үйлдвэрүүд дээр нь очисон. Хатаалтын процесс. Бүрэн хатаач чадахгүй. Жишээлбэл одоо сайжирсан түлшгээд байгаа нөгөө бөөрийнхий бөмбөлгийг газар унгаахад бутраад
ингээд нөгөө ил шиг бутарж байгаа байхгүй. Энэ хид их чиглэг ихтэй байгаа учраас ингэн. Гатцсан сайн бөмбөлөг бол чулуун шиг таг гээл дуурах хэрэгтэй байхгүй. Тэгтэл тэгэхгүй байсныг хүртэл бид одоо үйлдвэрийн процесс дээр нь очиж үзлээ, харлаа. Алдаатай. Хатаах технологи нь өөрчлөгдсөн. Тухайлх юм бол хуучин бол одоо хатаах технологи нь яг одоо ийм хүүтний улиралтай оронд тааруулсан сайн хатааж чаддаг технологи хэрэгжилжсэн чинь сүүлийн технологи нь яасан гэхлээр зүгээр уураар хатаадаг болсон. Нэг өсөндөө нүүрс түлээд тэр нүүрснээс ялгарч байгаа утааны дулаанаар дамжуулж нөгөө шахмал түлшээ шахаад тэгээд хатаадаг. Тэр нь гүйцэд хатааж чадахгүй. Гэх мэтлэнгийн ийм алдаанууд гарсан нь өөрөө их харамсалтай байлаа. Хоёр дахь асуултанд хариулахад бол ер нь бид нэг ийм засгийн газар залгамж халаа чанар бас алдагдсан зүйл байгаа. Тухайлх юм бол одоо 2017-оос 20 оны хооронд 21 оны хооронд Дэлхийн банкнаас 1.2 сая долларын өртгөөр Багнуурын уурхайг хүрэн өрсийг үйлдвэр байгуулвал техник эдийн засгийн үндэслэл нь ямар байх юм? Байгаль орчны нөлөөлөл нь ямар байх юм гэдэг судалгааг хийлгээд тэр техникийн нөхцөл нь гарчихсан. Багнуураас Улаанбаатар хот хүртэл шугам татаад өвлийн улиралд илүү хийгээ үйлдвэрлээд Улаанбаатар хот руу татсан хоолоогоороо нийлүүлэх зуны улиралдаа илүү бензин үйлдвэрлэх ийм боломжтой судалгаа хийснийг би өөрөө үзлээ. Маш одоо өгөөжтэй тухайн үйлдвэрлэнд алдагдaltaгүй ажиллах юм боломжтой ийм тэзүү хийгээд өгчихсөн, байгаль орчны үнэлгээг хийгээд өгчихсөн ийм төсөл байж хахад үүнийгээ одоо хэрэгжүүлээгүй суугаад байж байгаа нь одоо бид нар энэ муу төршөө төлөөл байж байгаагийн нэг жишээ нь энэ. Хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд хэдэн төгрөгийн ашигтай ажиллах боломжтой гэсэн бүр тэзүү өндөр хийсэн. За би үүнийг бас одоо ерөнхий сайдад өөрт нь бас энэ төслийг бас танилцуулж өгсөө. Тэгэхээр энийг бол одоо хэрэгжүүлээд явчих ийм бүрэн боломжтой маш чухал ажил хийгдсэн байсан байлээ шүү. Тэгээд энийг хийж чадах юм бол бас бид түргэн орж чадах баг. За яг сая хэлсэн шиг энэ бид нар энэ хийн системээ хэзээ одоо угсарч гүйцхийн ямар хугацаанд нэвтрүүлж амжих юм бид нар тэр үрдэлтэйгээд одоо энэ хатуу түлшээрэл явж таарна. Энэ хатуу түлшээ тэгээ одоо хэдүүлээ яах юм нөгөө шахмат түлшнийхээ стандартыг хуучин юмд нь оруулах юм уу? Эсвэл одоо илүү сайжруулах тал дээр ажиллах ёстой мó гэдэг дээр юу гэж манай ажлын хэсэг маань дүгнэлт гаргаваа гэж асууя. Тэгэхээр цаг хугацааны хувьд бол нийслэлийн засаг дарга Нямбатар бас оролцсон дэд сэдвийн хүрээнд ярилцахад бол ер нь энэ намраас бол одоо шахмал түвшиндээ бид мидлингийн ашиглахгүйгээр хөрөн нүүрс ашиглаж эхэлнэ. Илүү коксцсон сайн нүүрс ашиглах энэ одоо үйл ажиллагаа эхэлж байгаа. 3 сарын 1-нд нөгөө мидлинг авах болсон гэдгийг бол хэлж исэн. Болж байгаа гэдгийг хэлж байсан. Одоо тэр болцсон байх. Намрын одоо энэ намрын хэрэглэх түлш нь бол арай сайжирсан байх юм байна гэж ойлгосон. За мөн одоо хийн түлш ашиглах дуршилтын ажлууд бол эхэлж гисэн. Нийслэлийн одоо зарим бүсүүдэд яндангуй байх юм тойрог бүсүүд гаргасан. За үүнтэй холбоотой бас одоо хийн түлш ашиглаж дулаан хоол хүнсээ хийдэг байх энэ туршилтын ажлууд нь эхэлж гисэн, нийлүүлж гисэн айлуудад одоо хийж аюулгүй байдал ашиглалтын одоо үр нөлөөг судалж байгаа юм. За манай ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд бол за дээрээс нийслэлийн засаг даргын зүгээс хэлж байгаагаар бол энэ ирэх одоо намраас эхлээд бас манай утааны түлш одоо өөрчлөгдөхөөс хамаарат утааны байдал бол эрс гайгүй болох юм байна гэж ингэж ойлголоо. Тэр дэд үтэц татах нөгөө хийн хэрэглэн нэвтрэхэд бол бас нэлээд цаг хугацаа орох байх л та бодвол яаж ч утсан. Тэгэхээр зэрэг одоо энэ хооронд бид нар энэ түлшнийхээ чанарыг сайжруулах за сайн түлш түлдэг байх гэдэг энэ зүйл дээр л илүү их хяналттай болох шаардлагатай байна. Одоо тэр биднэрт өмнө бас гайгүй болж исэн ийм кейс байгаа учраас одоо тэрнлүүгээ эргэж дөх тал дээр бол нэлээд одоо зөрөгтэй шийдвэрийг л гаргаад явах хэрэгтэй байна л гэж ингэж л одоо бодогдож байна. За хоёрдугаарт нь энэ 5 толгой түлш гэдэг нэг компани байгаа.
5-7-оос одоо нийтлэн гацардаг. Одоо айгуул коксын түн шацрах гэж байгаа юм байна л да. Дэлхийн одоо хамгийн өндөр агуулга илчлэгтэй гэж одоо манай Монгол улсыг тэжээж байгаа гэдэг нь сайхан нэртэй. Уурхай нэрээр нэрлэгдсэн 5-7 түлш гэдэг компаниг нь утаагүй түлш гэдэг нэртэй болгомоор байна. Ингэж одоо санал хургуулмаар байна. Тэнд ажиллаж байгаа улсууд нь ч гэсэн бас энэ ухамсараа одоо энэ ухамсарлаж үүргэн биелүүлэх хэрэгтэй. Утаагүй түлш гэдэг нэрээр нь Улаанбаатарын утаагүй түлш гэдэг юм. Ингэж одоо явж бас хаанаа одоо энэ ажил хариуцж байгаа улсуудад жоохон хариуцлагатай, ухамсартай байлгах тал дээр нь анхаарах, чиглэл өгөх ийм одоо хэрэгцээ шаардлага байна уу гэж ингэж одоо бодогдож байна.